зээлийг харахаар чинь финтек дийлэнхийн иргэд рүү чиглэсэн байж байгаа. Дэлхийн зах зээл одоо яаж яана гэхээр иргэдээсээ одоо нийт 100% гэж үзэх юм бол финтекийн 40% нь аж ахуйн нэгж рүү чиглэдэг болсон. Зөв. Тэгэхээр энэ финтекийг ашиглаад энэ богино хугацаатай ямар нэгэн байдлаар зээл олголт хийдэг, санхүүгийн асуудлаа шийддэг тал руугаа дэлхий явж байгаа. Тэрний нэг жишээ одоо бид нар Монголд анх удаа энэ системийг оруулж ирээд ажилуулж байгаа. Тэгээ ер нь бол цаашлаад бид нар ер нь яг энэ системийг илүү дэлгэрэнгүй хөгжүүлээ. Томоохон аж ахуйн нэгжүүд маань жижиг СМЭ одоо зээлдэгч нартаа туслаад тэр СМЭ зээлдэгч нар маань салхи баттай зээлээ төлдөг байгаад ингээд цаашдаа бол зах зээлээ илүү том аж ахуйн нэгжүүд маань илүү жижигтэй туслахад нь гүүрэн болох юм зорилготой л ер нь анханасаа энэ бизнесээ харж явж байгаа. Бидний хувьд нөгөө богино хугацаатай гэдгээрээ арай онцгой. Тэгээ систем өөрөө автоматар бүх гүйлгээгээ таньдаг. Энэ дээр гар ажиллагаа ордгоо. Тэгээд хэн төрүүлж захиалгаа оруулсан нь хугацааныхаа рембээр эрэмблэгдээд тэр одоо чинь өнөөдөр манад нэг хоёр газраас хоёр аж ахуйн нэгжүүд манад богино хугацаа илүүдэл мөнгөө байршуулъя гэх юм бол манад тэр хүний хизээ оруулснаар нь хугацаа нэрэмблэгдээд нөгөө талд зээл авч байгаа хүмүүс маань тэр мөнгийг хараад зээл авах боломжтой. Та эхлээд захиалгаа төрүүлж өгсөн нь төрүүлж биелдэг юм л шудраг зарчимтай гэсэн үг.